Бүгдээрээ сайн уу? Шинэхэн суваг, шинэхэн бичлэгтэй тавтамаар л миний би энэхүү сувгаараа өөрийнхөө сонирхлынхаа хүрээнд deep dive бичлэгүүдийг оруулахаар төлөвлөж байгаа учраас та бүхэн маань сувгаа дэмжиж надтай цуг байгаарай. Эхний бичлэгээрээ би тухайн үеийнхаа Disney It Girl байсан Demi Lovatoгийн талаар ярихаар ингээ бэлдээд сууж байна. Демигийн амьдралыг он цаг дарааллын дагуу нуршихаасаа илүүтэйгээр хид идэх хэсэгт хуваа маш товч тодорхой ярихыг бол хичээх болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Okay, let's go. Demi Lovato 1992 онд Нью Мексикогийн Албукерке хотод хөгжимчин инженер Патрик Мартин Ловато болон дуучин Диана де ла Гарза нарын баг охин болон мэндэлсэн. Тэрээр дээрээ нэг эгчтэй бөгөөд эгчийнхэн нэрийг Даллас Ловато гэдэг. Эгчийнхэн тухайд гэвэл дуу оруулагч, жүжигчин мэргэжилтэй. Мөн тэрээр эцэг нэгтэй, их нэгтэй эгч дүүстэй. За эцэг нэгтэй эгчийнхэн тухайд гэвэл түүний нэрийг Amber Lovato гэдэг. Демиг 20 настай байхад нь бол тэд анх удаа танилцж исэн. Гэсэн ч төрсөн юм шиг бол тотон нэг юм байна лээ. Демиг 2 настай байхад нь бол аав ээж хоёр нь хоёр тийш болж ээж нь хожим нь дахин нэг хүнтэй гэр бүл зохиосноор дүү Madison de la Garza төрсөн. За дүүгийнхэн тухайд мөн жүжигчин тэрээр Desperate Housewives суралт бүр дүр бүтээж байжээ. За эргээд хэдүүлээ Демигийн аав ээж хоёрын салга болсон шалтгааныхаа талаар яриадах юм. Демигийн аав Патрик нь bipolar disorder буюу хоёр туйл сэтгцийн эмгэгтэй мөн шизофрен өвчнөдөөс гадна архины амралтай нэгэн байсан. Энэ нь түүний гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж үргэлжийн гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан учраас салгах шалтгаан болсон байдаг. Демигийн тухайд ааваасаа бага насандаа авсан сэтгэл зүйн траума болон өөрсдийн хоорондын хүйтэн хөндийн харилцааныхаа талаар үргэлж нээлттэй ярьдаг байсан. Гэсэн ч Деми олол төрсөн эцгийгээ шууд хаяхыг бол хүсээгүй. Тэрээр үргэлж аавтайгаа яаж иж агаад холбоо барихыг бол хичээдэг байсан. Ингэхдээ ихэвчлэн хоорондоо уцаар ярьдаг байсан юм байна лээ. Гэхдээ хэдхэн минут уцаар ярихын хооронд аав нь өөдөөс нь маш их delusional зүйлийг ярьдаг байсан. Түүнд огтхонч анхаарал хандуулахгүй дээр жоохон удаа яриад эхлэх юм бол цаашаагаа яриад түүнд огтхонч анхаарал тавьдаггүй байсан гэж бол Деми ярьдаг. Ингэж явсаар аав охины харилцаа ойртож дотонсолгүйгээр түүнийг 20 настай байхад нь аав нь өөд олжээ. Патрикийн тухайд гэвэл сүүлийн жилүүдэд Вашингтоны хорт авдраар онцлогдоод өвдчихсэн байсан юм байна. Деми аавынхаа өхлийн талаар юу гэж ярьдаг гэхээр би түүнийг яг хэдний өдөр нас барсныг бол мэддэггүй. Түүнийг нас бараад 10 хоногийн дараа хүмүүс олсноор бид энэ талаар олж мэдсэн. За шүүх шинжилгээний байгууллагаас хэлж байгаагаар түүнийг аавуудын өдөртөө ойрхон нас орсон л гэж хэлдэг гэж бол ярьсан байдаг. 2013 оноос Деми аавынхаа гэгээн дурсгалд зориулан арх, хар тамхи, сэтгцийн асуудалтай эмчлүүлэх боломжгүй хүмүүст мөнгөн тусламж үзүүлэх Lovato Treatment Scholarship програмаа эхлүүлсэн. Мөн түнчлэн тэрээр 2015 онд аавдаа зориулан Father гэх дуугаа цацсан байдаг. За аавынхаа тухайд бол ийм байна. Үргэлжлүүлээд Демигийн бага насныхаа талаар яриа. За аав ээж хоёр нь саснаас хойш ээж нь октоодыгаа аваад Техасын Даллас хот руу нүүн ирж амьдарсан. Тэндэл ер нь Демигийн бага нас өнгөрсөн байдаг. Демигийн хувьд 7 настайгаасаа төгөлдөр хуур, 10-таагаасаа гитар тоглож мөн хажуугаар нь жүжигчний сургалтанд явдаг байсан. Үүний дээр тэрээр багаасаа beauty pageant гэх тэмцээнд бол тогтмол оролцдог байжээ. За ер нь бол нэг сонгон шалгаруултаас нөгөө сонгон шалгаруултын хооронд түүний бага нас машинд өнгөрсөн гэдэг. Гэсэн ч энэ олон сонгон шалгаруултын хариуд ихэвчлэн та тэнцээгүй байна, тухайн дүрийг авч чадаагүй байна гэдэг дуудлагыг авдаг байжээ. Ингэж байжгаад Деми 2001 онд Barney and Friends гэх хүүхдүүдэд чиглэсэн боловсрол олгох зорилготой телевизийн шоунд сонгон шалгаруултанд орсон. Энэ үедээ тэндээ Селенатай бас танилцсан байдаг. Хин нь тухайн сонгон шалгаруултан дээрээ хүссэн дүрээ авч Деми 2 жилийн хугацаанд Анжела гэх охины дүрийг бол бүтээсэн байдаг. Тэд 2 жил хамтдаа жүжиглэхийн хажуугаар маш сайн найзууд болсон. За Селена болон Деми хоёрын нөхөрлөл маш их алдартай болсон. Тэр хэрээрээ back and forth маш их асуудалтай нөхөрлөл байгаа. Үүнийхэн талаар хожим дэлгэрэнгүй яриа. Тэд тухайн шоундаа 2 жилийн хугацаанд тоглоод хинийх нь нас нь болсон учраас цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд Селена Диснейд үргэлжлүүлэн жүжигчний карьераа хөөх болсон болол Демигийн тухайд жүжигчин гэхээсээ илүү өөрийнхөө хүсэл мөрөөдөл болсон дуугаа хөөх болсон.
тэрээр 2 жилийн хугацаанд дуу болон бүжгийн сургалт авч мөн Moves Me гэх pop music видеогоо цацсан байдаг. Гэсэн ч 2006 оноос тэрээр буцаж жүжигчний карьераа хөөх болсноор Nickelodeon-ы Just Jordan цуврал болон Prison Break цувралуудад дүр бүтээж чаджээ. Энэ үеэр Disney-д Selena бас чамгүй амжилт үзүүлж гисэн байсан. Тэрээр Wizards of Waverly Place гэх алдартай цувралын гол дүрээр бол ажиллаж байсан. Ийм учраас өөрийн сайн найз болох Demi-г Disney-д санал болгодог. Disney үүнийх нь хариуд Demi-д As the Bell Rings гэх цувралын жижигхэн дүрийг өгсөн. Гэсэн ч тухайн жижиг дүрийг Demi маань чадварлагаар бүтээж чадсан. Тийм учраас Demi үргэлжлүүлээд Disney-ийн Sonny with the Chance гэх цуврал болон Camp Rock гэх кино хоёрт нь сонгон шалгаруулалтанд орж гол дүрийг авч чаддаг. За Camp Rock-ийн тухайд гэвэл гол дүрийн охин болох Michi охины дүрийг Disney-ийн зүгээс Selena санал болгож исэн юм байна лээ. Гэхдээ Selena бол тухайн саналыг төдийлөн тоож үзэлгүйд ихсгээд орхисон байдаг. Яагаад гэсэн гэхээр тухайн дүрд Selena-гаас илүү Demi тохирохыг тэрээр өөрөө мэдчихсэний дээр өөрийг нь татгалзах юм бол Demi-д магадгүй энэ дүрийг өгөх байхаа гэж найдсны үндсэн дээр ингэсэн гэдэг. Энэ нь Johnson Demi дүрээ гайхалтай бүтээж тухайн кино нь маш амжилттай болсон. Camp Rock 2008 оны 6 сарын 20-ны өдөр нээлттэй хийж 8.9 сая үзэлтийг авсан байдаг. Мөн саундтрек нь 6 улсад топ 10, Billboard 200-д 3-т чигдэж байжээ. Тухайн киногоороо Demi жүжиглэлтээсээ гадна мөн дуулах чадвараа батлаад авсан. Үүнээс хойш 2009-с 2011 онуудад Sonny with the Chance гэх цувралд гол дүрийг бол бүтээсэн. За энэ цуврал нь ч гэсэн маш амжилттай болсон. Ганцхан ангин гэхэд л хамгийн багадаа 4 сая үзэлтийг авч байжээ. За тухайн цуврал нь 2 сизонтэй бөгөөд 3 дахь сизон уулна гарахаар яригдаж байсан боловч Demi-гийн сэтгцэн эрүүл мэндийн асуудалтайгаар холбоотойгоор дахин ингэж үргэлжлэх боломжгүй болсон байдаг юм байна. За энэ кинонуудаас гадна бас маш амжилттай болсон нэг кино байгаа. Энэ бол Selena Gomez-тэй хамтран тоглосон Princess Protection Program гэдэг кино байгаа. За энэ киног бол та бүхэн бүгдээрээ мэдэх бах. Киноны тухайд Costa Luna гэх жижигхэн улсын гүнжийг хамгаалахаар эйжент нь гэртээ авчран энгийн охины дүрээр амьдруулахаар болдог. За энэ үед олвол эйжентийн охин нь Selena байдаг. Ингэж хоёр охин хэрхэн сайн найзууд болж байгаа талаар бол кинонд өгүүлдэг. За Selena Demi хоёрын нөхөрлөл багасаа нэлээд алдартай байсан учраас энэхүү кино нь бол гарсан даруйда тухайн үеийн тийнейжрүүд дундаа бол нэлээд түгэж нэлээд амжилтыг үзүүлсэн юм шиг байнамаа. За үүний дараачаас 2010 оны 9 сард Camp Rock 2 нээлттэй хийсэн. Гэхдээ нэгийгээ бол үзэлтээрээ хараахан гүйцээгүй. Тухайн Camp Rock 2 нь 7.9 сая үзэлтийг авч байжээ. Саундтрек нь бол Billboard 200-ийн 3-т чигтэж байж. За дуучныхаа карьерийн тухайд ярих юм бол тэрээр жүжигчний амьдралаар амьдарч шахуу цагийн хуваарийнхаа хажуугаар дуулах хүсэл мөрөөдлөө огтхон зорхиогүй. Camp Rock-ыг нээлттэй хийдэг 100 тэрээр Hollywood Records-тэй гэрээ байгуулан анхны альбом болох Don't Forget гэх альбомоо цацсан байдаг. Альбомоос сурчлах үүднээс хотуудыг дамжсан жижиг хэмжээний аялан тоглолтыг хийж исэн. Тэрээр өөрийнхөө альбомны 11 дууг амьдаар дуулж хотуудаар бяцхан аялан тоглолтоор явжээ. Үүний дараагаар Camp Rock 1-2 дээр хамтран тоглосон Jonas Brothers Burning Up гэх томоохон аялан тоглолтоо хийгээд явж исэн юм байна. Тэр үед нь тэнд Demi opener дуучнаар бол ажиллаж байжээ. Jonas Brothers-ийн аялан тоглолт бол өөрийнх нь аялан тоглолтын хажууд хамаагүй том хэдэн мянган хүний өмнө гарч дуулах учраас тэрээр ийхүү дуучныхаа замналыг баттгаж авжээ. За үүний дараачаас тэрээр 14 дуутай Here We Go Again гэх 2 дахь альбомоо цацсан. Үргэлжлүүлээд Demi, Tell Me You Love Me, Holly F зэрэг 8 студийн альбом, 2 саундтрек альбом, 1 ремикс альбом гаргасан байдаг. Одоо ч үргэлжлүүлэн дуучны карьераар ажиллаж байгаа. За энэ хүрээд Demi-гийн бага насны амьдрал, гэр бүлийн амьдрал болон ажил карьерийнх нь хувьд тодорхой мэдээллүүдийг өгсөн гэж бодож байна. Үргэлжлүүлээд хэдүүлээ илүү детальчилж гол ярих сэдвүүд рүүгээ орцгоё. За одоо Selena-гийн талаар ярьцгаая. Selena Demi хоёр бол нэлээд сайн найзууд байсан.
Тэд хамгийн анх 7 настай байхдаа танилцаж, найзалж эхэлсэн болол ээжүүд нь мөн дотн нөхөрлөх болсноор зураг авалтаас бусад үед ч гэсэн их хвчлэн хамт байдаг байсан юм байна лээ. Охтууд хамт Princess Protection Program гэх кинонд тоглож, үүнийхээ дараагаар хамтдаа YouTube-ийн влог хийж, ярилцлага, ТV шоу, зураг авалт зэрэгт хамт орж ер нь тасралтгүй нэр хүндээ өсөж исэн. Disney-ийн зүгээс олвол тэднийг фэнбейсийг татах, хайп үүсгэх, маркетингийн хэрэгсэл болгон ашигласан. За хэдийгээр олонний нүдэн дээр олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн хин хинийхээ арыг бат сайн даадаг, сайн найзууд гэж харагдаж байсан боловч ардуур нь охтуудыг хооронд нь үргэлж өрсөлдүүлдэг байжээ. Үүнээс гадна фэнүүд үргэлжил хин нь илүү сайн дуулдаг вэ, хин нь илүү сайн жүжиглдэг вэ, хин нь илүү хөөрхөн гоё бие хаатай вэ гэдэг байдлаар байнгын харьцуулдаг байжээ. Ингээд 2008 онд Селена Тейлор Свифттэй илүү дотн нөхөрлөх болсон. 2009 онд Селена нэгэн аялан тоглолтоор явхахаа өмнөхөн хэд хэдэн найзуудаагаа гэртээ урьсан байдаг. За тэр найзууд нь хэн байсан гэхээр Тейлор Свифт, Princess Protection Program киноны Sammy Draw болон Darren гэх хэд хэдэн найзуудаагаа гэртээ урьжээ. Ингэхдээ бол Дэмиг огтхон ч ураагүй. Энэ үед нь ээж Мэндийн Селенагаас асуусан байгаа хгүй чи ингээд Дэмиг өрнө эзтэй гэхэд Дэми үргэлжил ямар нэгэн зүйлд гомдолж, уйлж, дуулж гоншонж ийдэг. Энэ нь надад ингээд маш тухгүй байдаг. Тийм учраас би тэр хүнтэй ингээд цаашид цагийг өнгөрөөмөргүй байна. Дэми одоо байгаа амьдралтаа жоохон талархаж сурмаар юм гэсэн юм ээжтэй ярьсан бай тийм ээ лээ. Гэсэн ч тухайн өдөр болол Дэми Селена руу залгсан байдаг. Энэ үед нь Тейлор утсыг нь аваад Селена одоо ярих боломж байна, завгүй байна гэж хэлэхэд нь Дэми түүнтэй яриулж өгөхийг бол хүссэн. Ингээд Тейлор Селенад утсыг бол өгөхөд Селена яг ингэж амаараа зангасан гэж байгаа байхгүй. Ингээд би одоо ярьж чадахгүй. Би одоо ярих юм бол инээч штэ гэж хэлсэн гэж байгаа. За энийг болохоор хүмүүс юу гэж ярьдаг гэхээр тухайн үед бол Дэмигийн талаар ярьж исэн учраас яг тэгэж ярьж яхад нь залгсан учраас Селена ийм хариу үйлдэл үзүүлжээ гэж бол ярьдаг. За гисэн ч болол Тейлор Селенагийн гарт бол утсыг нь өгсөн байдаг. Селена утсаа амагцаа одоо ярьж чадалгүйгээр тасралтгүй инээж эхэлсэн ба. Энэ үед нь Darren утсыг нь булааж аваад Селена одоо ингээд чамд туртай байхаа болцсон. Sorry гэж хэлээд ингээд уцаа тавьчихсан ба. За Darren-ы энэ үйлдэлт болов Селена дургуутжсэн гэсэн тухай үедээ гэхдээ хизээж одоо Дэми рүү буцаж залгаж бол хэлээгүй. Ингээд тэр хоёр дахиж яриагүй байдгаа. Үүнээс 4 сарын дараагаар Дэми Лондонд гарын үсэг зурж явж агаад сэтгүүлчид түүнээс Селена хэр байгаа вэ гэж асуухт нь бол Дэми Ask Taylor гэж хэлдэг. За энэ хоёрхан үг нь бол нилээн бас олныг шуугуулад авсан. За энэ үед шар мэдээ болвол Дилена гэж байха болжээ. Селена Тейлорын төлөө Дэмиг хайсан уу гэдэг утга бүхий одоо мэдээллүүд араасаа цовруурч эхэлж исэн. За гисэн ч эдгээр шар мэдээнд бол хин нь хариу өгөлгүй ингэсгээд намжсан байдгийм байна. Үүнээс хойш хэдэн сарын дараа Дэми Girl Life Magazine гэх сэтгүүлд ярилцлага өгч байхдаа өөрийнхөө сайн найзаар Miley Cyrus-ыг бол ярьсан байдаг. Тэрээр өөрт нь бол хин нэгэн хэрэгтэй үед үргэлж Miley Cyrus дэрэгдэн байдаг. Ямар нэгэн асуудал тохиолдолд түүнд гаргалгааг нь гаргаж өгч, түүнийг сонсож, ойлгож, дэмждэг гэж бол ярьдаг. Харин Селенаг асуухт нь бол бид хин завгүй байгаа. Гэхдээ би үргэлж түүнд сайн сайхныг хүсдэг. Чиний жинхэнэ найз чамд хизээж гэр бүл олон найз нөхдөрөө муухай хандхыг зөвшөөрөхгүй. Хэрв чи хэн нэгэнд итгэж чадахгүй байгаа бол чи тэрнтэй найз болж чадахгүй гэсэн юм ярьсан байдгийн байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тухайн өдрийн тэр явдал Дэмид амар хүнд туссан юм шиг байна. За ингээд 2010 он боллоо. Нөгөө нэг Justin Selena хоёр нууцаар үерхэж байгаа юу гэсэн эцэс төгсгөлгүй хүмүүсийн таамаг шар мэдээний оргил үе байсан. За тэр үед болвол Justin Selena-г крашалдаг гэдгээ бол альбиасаар өөрөө хэлсэн байдгаа. Гисэн ч Justin маань анханасаа огтхонч зүгээр байгаагүй юм лээ. Яасан гэхээр Justin тухайн үеийн Disney-ийн 3 It Girls болох Selena Gomez, Miley Cyrus болон Demi Lovato нартай айл айлантай нэр холбогдсон байна. За энэ зургийг олвол та бүхэн бүгд мэдж байгаа хаа. Энэ бол Miley Cyrus, Justin хоёр sushi date хийгээд гарч явж байхдаа папараццуудад баригдсан байдаг. За Miley болон Justin хоёрын харилцааны талаар Ellen-ийн шоуны үеэр асуудаг шүү дээ. Тэгвэл
Justin юу гэж хариулдаг гэхээр бид хоёр л зүгээр л hang out хийх дуртай. Би ер нь зүгээр л хүмүүстэй hang out хийх дуртай гэдэг юм бол ярьж исэн. За гэтэл үүнээс нь болоод Miley Cyrus болон Selena Gomez хоёрын хооронд feud үүсгүү. Тэдний хооронд хагарал үүснэ үү? Disney-ийн охтуудын хагарал. За Justin Bieber болон Miley Cyrus Selena 3-ын хайрын гурвалжин гэх мэтчлэн шар мэдээнүүд бол ар араасаа цуварч эхэлсэн. Гэтэл төд удалгүй Demi болон Justin хоёр үнсэлцэж байгаад баригдлаа гэсэн мэдээ гардаг. За үүнээс нь болоод шар хэвлэл бол жинхэнэ ориглыг авсан. За ингээд Дилена бол өөрт байхгүй боллоо. Энэ дөрөв ингээд одоо хайрын дөрвөлжин үү? Justin яг хэнийг нь сонгох вэ? Дилена болвол эргэж нөхөрлөхөөргүй боллоо гэдэг иймэрхүү мэдээнүүд бол маш их байсан. За энээс нь болоод Demi тухайн үедээ бол бас Twitter-ыг хүртэл хааж исэн юм байна лээ. За гисэн ч Justin болов Selena-таа үлдсэн тийм үү? Та бүгд мэдж байгаа тийм үү? Тийм. Selena-таага үлдсэн байдаг. Ингэж явсаар төд удалгүй 2010 оны 11 сард Demi нөхөн сэргээ хэмлэлийг твтэн эмчлүүлэхээр болдог. За энэ өдөр нь олоо Selena одоо нөгөө тухайн айгуу өөрт нь мин хандсан өдрөөс хойш нэг ч холбогдохгүй байж байгаад энэ өдөр анх удаа өөрө төрүүлэн залгасан байдгийн мэн лээ. Ингэхдээ тэрээр наан чин зүгээр үү? Чи зүгээр байгаа юу? Ти чамд сайн хандж гинөө гэдэг байдлаар бол уйлж ярьж исэн. За энэ нь нөгөө нэг Demi-гийн гомдчихсон байсан сэтгэлийг бүр мартагнуулж орхисон юм байна. Ингээд тэр хоёр энэ явдлаас олж буцаад нөхөрлөн сэргэж Тэгээд тэр хоёр энэ явдлаас болж буцаад нөхөрлөн сэргэж эхэлсэн байна. За энэ явдлаас хойш тэд 3 жилийн хугацаанд элдв арга хэмжээ, уулзалт, улаан эсийн ёслол зэрэгт хамт оролцож, хамтдаа зураг авахулж, камерын өмнө ч гэсэн олноор ингээд цогтоо өртөх болсон. Түүнээс гадна интернетийн цаанаас ч гэсэн бие бинийгээ маш сайхан ингэж дэмждэг байсан юм байна лээ. За ингэж агаад 2013 он болж Selena-гийн нэлээд хар бараа үе эхэлсэн. Яасан гэхээр Selena болон Justin Bieber хоёр on and off үерхэд хэдийн 3 жилийн нүрийг үзчихсэн. За яг тухайн үед бол Selena аялан тоглолтоор явж агаад аялан тоглолтоо голоос нь цуцлаад rehab centerт хэвтэн эмчлүүлэхээр болсон байдаг. Тэгсэн чинь Selena харт амхинд донтож нөхөн сэргээ хэмлэгт хэвтлээ гэх гарчигтай мэдээнүүд гараад эхэлсэн. За энийг нь бол Selena-гийн агентлагаас Selena ямар ч харт амхинд донтоогүй, тэр зөвхөн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн эмчилүүлэх үүднээс ингэж нөхөн сэргээ хэмлэгт хэвтсэн гэх мэдгдлийг хийсэн боловч хүмүүс бол түүнийг огтхонч тоож үзээгүй. Тэд юу гэж арчилсан бэ гэхээр Selena харт амхинд донтсон, Xanax гэх юмд бас донтсон. За түүнээс гадна түүний сэтгэл зүйд ингэж гол хүчтэй муугар нөлөөлж байгаа зүйл бол Justin Bieber гэдэг талаар бол ярьцгааж исэн. Тэгсэн чинь дайран дээр давс гихчээр энэ үеэр TMZ хүртэл Selena-гийн одоо сэтгэл зүйн нөхцөл байдалд нь муугар нөлөөлж байгаа хүн бол яалтчгүй Justin Bieber гэсэн мэдээ бол гаргасан байдаг. Гэтэл яг үнэндээ Selena ердөөсө харт амхинд донтсон юм байхгүй. Зөвхөн нөгөө нэг Selena чинь lupus билүү. Тэр үедээ бол тэргээр онцлуулаад тэгээд нөхөн сэргээ хэмлэгт хэвтэн эмчлүүлж исэн үе байсан юм байна лээ. За эдгээр үеүүдэд нь бол Demi үргэлж цугтаа байхаг бол хичээж исэн. Огтхонч хажуунаас нь холдолгүйгээр одоо энэ хар бараа үеийг нь туулахад нь хажуунаас нь дэмжиж байсан юм байна лээ. Тэгсэн чинь 2014 оны 7 сард Demi Twitter дээрээ Selena гинтхэн л unfollow хийчихсэн. Тэгснээ чиний энэ бүх новшийн зүйлээс чинь зүхтлаа баяртай гэх утга бүхий одоо жиргэг жирэгчихсэн байдаг. За энэ жиргэнээс нь төд удалгүй Justin Bieber Selena хоёр эргэн нийллээ гэсэн мэдээ гарсан. За үүнтэй нь холбоод хүмүүс юу гэж ярьж ирсэн гэхээр Demi болоо Selena-г одоо ингээд сэтгэл зүйн хувьд тогтворгүй дээр нь юм өвчтөй байгааг нь мэдчихсэн. Тийм учраас түүнд ингэж муугар нөлөөлж байгаа Justin Bieber-т бол анханасаа дургүй байсан. Гэтэл Selena Demi-гийн үгийг огтхонч тоож үзэлгүй дахиад л нөгөө нэг Justin-тагаа нийлчихсэн учраас ингээд нэг мөр найзлахаа болиё гэж байгаа юм шиг байна гэж бол хүмүүс ярьж исэн. За ингэжэл энэ хоёрын маань нөхөрлөл энэ хүрээ дууссан юм аа гэж хэлий гэсэн боловч бас үгүй байдаг юм аа. За үүнээс хойш жилийн дараа гинтхэн л энэ хоёр дахиж биеиндээ хайр зарлаад эхэлсэн. Яасан гэхээр одоо чиний энэ дуу чинь алж гин, энэ дуу чи өстө солиоруулж гин, гал өстө пургэж өгж гин гэл ингээд
Интернетийн цаанаас бол би энийгээ ингээд дэмжиж эхэлсэн баа. Гэсэн ч нөгөө нэг одоо камерын дуранд бол хоёулаа цугтаа өртгөө болчихсон. Энэ нь 3 жилийн хугацаанд үргэлжлээд ерөнхийдөө хүмүүс энэ нөхөрлөлийг юу гэж харж ирсэн гэхээр одоо олвол энэ хоёр биеийнхээ нэр хүндийг өсгөх зорилготой бизнесийн хамтрагчид маркийн болчихсон юм байна гэж бол ярьцгааж исэн. Ингээд 3 жилийн дараа буюу 2018 онд Деми амь насаа алдах шахсан нэг осол болсон. За тэр ослоос төд удалгүй Селена түүнийг Instagram дээр unfollow хийснээр энэ хоёрын нөхөрлөл ёстой жинхнээсээ дуусгар болсон байдгийм аа. Тэгээд тэр хоёр бол одоо хүртэл ердөөсөө найзалдаггүй, одоо хүртэл холбоогүй би энийгээ дагдгүй юм байна лээ. За ингээд 7 настайгаасаа эхэлж найзалсан тэдний нөхөрлөл 20 24 25 92 тэгээд нь штэ. За тэгээ яаж нөхөр? Тэгээд яаж нөхөр? 18 19. За ингээд 7 настайгаас хойш найзалж нөхөрлсөн тэдний нөхөрлөл 26 нас хүрээд зам замаа хөөхөр болсноор дуусгар болсон байдгийн байна. За энэ хүрээд Диленагийн яриа ингээд дууслаа. Та бүхэн маань бас Диленагийн талаар юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За одоо үргэлжлүүлээд Camp Rock 2-ын хойно болсон нэг хэргийн талаар яриадах юм. За Camp Rock амжилттай нээлттэй хийснээс хойш баг хамт олноороо бүүнөрөө аялан тоглолтоор бол явцгаасан юм байна лээ. За ингэж явж байхдаа Колумб дахь тоглолтынхаа дараа Деми backup dancer болон хамтлагийнхаа гишүүдийг өрөөндөө одоо буудлынхаа өрөөндөө урьж шоу цацгаасан байдаг. Уул нь болвол арх ууж эхэлсэн тухайн шоу маань яванда одоо хар тамхи хэрглэж мансуурцгааж эхэлж исэн. За Демигийн тухайд гэвэл тухайн өдөр Adderall гэх ADHD буюу анхаарал дутмагшлын эмгэгтэй хүмүүст жороор олгодог эмийг олноор ууж мансуурчихсан байсан. За тэр өдрийн тэр шоу бол бүр аимшигтай болж одоо тухайн буудлын өрөө бол авах юм байхгүй болсон гэдэг. За маргааш өглөөнөө тэгтэл тухайн шоуны талаар болон Демиг Adderall гэх эмийг хэрэглэж ингэж мансуурсан гэдгийг бол Jonas Brothers болон Демиг одоо хариуцж исэн менежерүүдийн чихэнд хүрчихсэн байсан. Иннээс нь болоод Деми бол нэлээд асуудалд орсон. За тухайн үед бол тэднийг хариуцж исэн менежерүүд нь хэн байсан гэхээр Jonas Brothers-ийн аав Kevin Jonas Sr болон Flip McIntyre нар бол хариуцж исэн юм байна лээ. За ингээд энэ асуудлаас олж нэлээд асуудалд орсон Деми маань одоо мэдээж дотроос л хин нэгэн хэлсэн гэдгийг мэдчихсэн учраас тухайн менежерүүдээ бол ятгах хэлсэн баа. Ингэхдээ тэрээр би одоо та нарт ингэж хэлсэн хүнийг бол мэдмээр байна. Тэр хүн одоо миний төлөө та нарт ингэж хэлж миний сайн сайхны төлөө надад ингэж тусалж гин гэж бол би харж гин. Тийм учраас би талархах шаардлагатай байна гэдэг байдлаар тархийг нь угааж хэлсэн. Ингэж байгаад тухайн одоо сничийг бол мэдэж авсан. За тэр нь хэн байсан гэхээр Camp Rock 1 дээр одоо тоглож байхдаа хамгийн анх танилцааж түүнээс хойш дотносож нөхөрлөж эхэлсэн Shori гэх нэрээрээ алдартай Alex Vesh гэх эмэгтэй байж. За үүнийг мэдсэн даруйда Demi олвол би зүгээр л алаад хайчий гэж бодсон гэж байгаа байхгүй юу. За тэгээд тэр өдөр нь олвол өөр хот руу дахин нислэгтэй байсан учраас онгоцондоо бөгөөд сууцгааж исэн. Дэмиг очиход одоо Shori ч гэсэн онгоцондоо суучихсан байсан учраас түүнийг хармагцаа шууд очиод нүүрлөө нь хит зохиод авсан байгаа байхгүй юу. За тэрнийг харсан хүмүүс бол бүгд ингэ шоконд орцгоож исэн. Деми тухайн эмэгтэйг зодчоод зүгээр суудал дээр очиод хідэн цагаар унтаад өгсөн гэсэн. Деми бүр сэрсэн хойноч уушлалт гуйгаагүй байдаг. За энэ явдлыг бол аль болох олон нийтэд мэдэгдэхгүй байхыг бол хичээж нууцлж исэн. Гэсэн ч Disney Circle дотроо энэ нь яг л өвсөн дунд тавьсан гал шиг л тархаж исэн. Явандаж энэ мэдээж олон нийтэд мэдэгдэж олон нийтийн зүгээс одоо Демид маш их дургуутслаа илэрхийлж исэн. Alex Vesh гэх эмэгтэй иймэрхүү одоо хөхрсөн нүүрний зураг болон ярилцлагууд энэ тэндгүү хэвлэгдэж эхэлсэн. За тэрээр ярихдаа Деми надаас нэг ч удаа аль биесаар уучлалт гуйгаагүй ч би түүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээргүй байна гэж бол ярьсан байдаг. За олон нийтээс ирэх шүүмжлэл дургуутслыг бууруулах үүднээс Демиг Rehab Center буюу одоо нөхөн сэргээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болдог. Энэ үед нь нөгөө нэг Селена
Түүн рүү анх удаа ингэж заалгаж, уйлж, дууж тэр хоёрын нөхөрлөө сэргсэн гэдэг шүү дээ. Яг энэ үеийнх нь явдал нь байгаа хгүй юу? За одоо Дэмигийн сэтгцэн эрүүл мэндийн талаар яриа. Дэми rehab центрт хэвтэн эмчилүүлж байхдаа анх удаа өөрийгөө bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцэн эмгэгтэй гэдгээ бол олж мэдчихсэн. Мөн тэрээр eating disorder буюу идэх эмгэгтэйгээ насаараа тэмцэж яваа. Түүний сэтгцэн энэ асуудлууд нь бүр бага насаас нь эхлэлтэй байдаг. Учир нь тэрээр багаасаа хүчирхийлэл харж өссөн. Түүний аав архины хамааралтай сэтгцэн эмгэгтэй нэгэн байсан шүү дээ. Тэгвэл гэртээ үргэлжил ямар нэг юм авч шийддэг, ээжийг нь нүдэн дээр нь зоддог, ер нь л маш аимшигтай дүр зургийг Дэми хэдий жаахан байсан ч гэсэн хоёр нүдэрээ гэрчилсээр ирсэн. Тийм учраас одоо гэр бүлээс нь илүү үнэтэй, өөрөөс нь илүү үнэтэй энэ арх гэдэг зүйл нь яг юу байдгийн болоо гэж бол үргэлж сонирхдог байсан байгаа. Энэ сонирхол яваандаа донтолд олж эхэлсэн. Тэрээр 12 настай байхасаа л арх ууж, тамхи татаж, дээр нь ээжийнхээ удаг Xanax гэх хэмээг хулгай ээж уухалсан. Учир нь одоо Дэмигийн ээж нь eating disorder буюу идэх эмгэгтэй байсан юм байна лээ. Тийм учраас өөрөө жороор олгодог Xanax гэх хэмээг бол ууж хэргэлдэг байжээ. Энэ үед нь ээж нь охиныгоо эмийг нь хулгай ээж угаад байгааг мэдчихсэн учраас түүнийг болиулахыг хүссэн ч болиулж чадаагүй. Яагаад гэхээр ээж нь хожим нэг хүнтэй сууж гэр бүл болсон гэсэн шүү дээ. Тэгвэл тэр хойд аав нь ажилласаа гарч Дэмигийн менежерээр ажиллах болсон. Тийм учраас бүхэл бүтэн нэг гэр бүлийн санхүү Дэмигийн нуруунд дээр байжээ. Дэми энэ ажлаа дуусчвал дараагийн ажлаа яах вүлээ, хаанаас олох билээ гэдэг зүйлд маш их шаналдаг, дээр нь цаг наргүй ажилдаг. Хэрвээ би ажиллахаа болчих юм бол бүхэл бүтэн гэр бүлийн санхүү тэр чигтээ байхгүй болно гэдгийг Дэми бол маш сайн ухамсарлаж байсан байгаа. Хэдийгээр одоо насанд хүрээгүй жоох хүүхэд байсан ч гэсэн. Тийм учраас одоо бүхэл бүтэн санхүүг хариуцдаг, тэгэж хичээж байгаа учраас та нар надад юу ч хэлэх эрхгүй гэдэг тийм бодол өөр ирэхгүй Дэмид суусан юм шиг байгаа юм. Тэр хэрээрээ Дэми яг л насанд хүрчихсэн юм шиг шоудаж янз бүрийн юм хэрглэж явдаг байсан. За, ингэж арх тамхи хэрглэж, им хэрглэж одоо мансуурч авах үедээ намайг ингэж байгааг харвал аав яаж мэдрэх бол, намайг ингэж байгааг харвал аавд юу гэж бодогдох бол гэж бодож хэргэлдэг байсан гэсэн. За, ингээд арх тамхи хэрэглэх, иймэрхүү мансууруулах бодис хэрэглэх үед нь олвол түүний ааш занд маш аимшигтайгаар нөлөөлж эхэлсэн байгаа. Түүний ааш зан хувирахын хэрээр менежерүүд нь хүртэл түүнийг хаяхад бэлэн байсан гэсэн. Тэрээр маш их хараал хилдэг, огцом ууртай, маш их стресстэй байдаг байсан. Энэ нь бол ойр орчмын хүмүүст нь маш хүндрэлтэй байсан учраас бүр бөөнөрөө нэг өдөр сууж агаад ингээд Дэмиг одоо чи надад ааш аваараа засахгүй болвол бид нар ингээд чамтай цаашид үргэлжлүүлж ажиллаж чадахгүй гэдэг дээрээ хүртэл оччихсан байсан юм байна лээ. Гисэн ч бол Дэми ярилцаад ямар ч байсан бол хаягдаагүй ингээд үлдсэн байдгийм байна лээ. За, үүнээс гадна Дэми багасаа beauty pageant гэх тэмцээнд оролцдог байсан. За, beauty pageant нь яадаг гэхээр одоо нэг хүүхдүүдийн аюус чадвар, гадаад төрхөөр нь үнэлж одоо шүүдэг тийм тэмцээн байдаг шүү дээ. Тэгвэл Дэми энэ талаар юу гэж ярьдаг гэхээр бага насны хүүхдүүдийг гадаад төрх аюусаар нь чи хангалттай гоё байна, чи хангалтгүй байна гэдэг байдлаар шүүнэ гэдэг бол маш харгисаа. Би тиймэрхүү одоо тэмцээнд ороод маш их одоо сэтгэл зүйн хувьд дарамт авч исэн. Хэрвээ би өнөөдөр энэ тэмцээнд ялахгүй л бол би өнөөдөр хоол идэхгүй, маргааш хоол идэхгүй гэдэг хүртэл юм боддог байсан гэж бол ярьж исэн. Үүний дараачаас тэрээр сургууль дээрээ дээрлэхүүлэх болсон. Хэдий одоо олон нийтэд танигдсан, олонний танил хүүхэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байгаа ч гэсэн сургуульд нь олвол тэсөөр одоо орчин хүлээж авдаг байсан байна. Хүүхдүүд олонний танил хүүхэд ямар байдгийг харъя гэх мэтчлэн түүнийг маш ихээр дээрлэгдэг, түүнд нэг ширхэгч найз байгаагүй. Түүнээс гадна Дэмиг амиа хорлох ёстой гэсэн тийм одоо хүүхдүүдийн гарын үсгтээ цаасыг хүртэл Дэмид өгчээсэн юм байна лээ. Тэгснээ одоо чи ингээд амиа хорлоо, бид нар бүгдөө ингээд чамайг амиа хорлохыг хүсэж байна гэж бол хэлсэн байдаг. Дэми үүнийх нь хариуд та нар яагаад надад ингэж хандаад байдгийм бэ гэж асуухт нь чи зүгээр л тарган гэж бол түүнд хэлсэн байгаа. Ингээд Дэми сургуулийн энэ их дээрлэхэлд хүчирхийллийг тэсээгүй учраас тухайн одоо амиа хорлох ёстой гэсэн тэр цаасыг авсан өдрөө ээж рүүгээ шууд залгаад одоо хангалттай намайг ирээд аваа гэснээр
дахиж тэр сургуультаа яваагүй байдаг. Ингэжэл тэрээр гэрээр боловсрол эзэмших сургалтын хөтөлбөрт шилжсэн ба. За энэ үеэс л үргэлжил ер нь нөгөө гэртээ байгаа учраас түүний идэх эмгэг эхэлсэн гэдэг. Тэрээр стресстэй бухимдах үедээ зогсоо цайгүй идэх болсон. Гэхдээ олон нийтийн нүдэн дээр олвол тэр олон нийтээс хүсэх биорийн стандарт гэж байгаа шүү дээ. Гуайлаг, туранхай, өндөр байх ёстой. Тэр шаардлагат нь нийцэх ёстой хүн нь байсан. За эхэндээ болвол эзэн хоолоо бөөлжиж гаргах, за явандаа хоолныхоо хэмжээг багасгах, хит их ачаалал өгч, хит их дасгал хийх зэрэгээр бол идэх эмгэгтэйгээ биедаан тэмцэжсэн. Гэсэн ч явандаа юм идээд бөөлжих үед нь бүр цусаар бөөлжиж эхэлсэн. Эдгээр аргууд нь өөрт нь сүргээр нөлөөлж байгааг мэдсэн Дэми эцэст нь надад сэтгэл зүйч эмчийн тусламж хэрэгтэй юм байна гэж шийдээд менежерүүдээс хүссэн боловч менежерүүд нь бол хангалттай тэр хүний нөөцөөр нь бол хангаж өгөөгүй. Тэд яг сэтгэл зүйчтэй уулзуулахын хувьд бол уулзуулдаг байсан ч Дэмигийн хувьд бол хангалттай байгаагүй. Харин менежерүүдийн зүгээс түүнийг үргэлжил хянах болсон. За яадаг гэхээр Дэмиг ганцаарангийн өрөөнд үлдээсэн тохиолдолд ямар нэгэн идэх зүйлтэй цуг үлдээхгүй байх, за буудалд ганцаарангийн хонуулах тохиолдолд мини барыг нь хоосолцоход буудлын өрөөг нь тавилга тавьж хаадаг, түүнийг гарч орж өөрөө хоол олж идэхээс нь сэргийлж ингэж хяндаг байсан юм аа. За түүгээрч зогсохгүй картных нь гүйлгээг хийсэн гүйлгээнийх нь талоныг нь хүртэл ингэж шалгадаг, юм идсэн байна уу, юу авсан байна гэдгийг нь хүртэл хяндаг иймэрхүү нэлээд чанга хяналтын арга барилыг бол ашиглаж исэн гэсэн. За энэ нь бол Дэмигийн идэх эмгэгийг эмчилгээ нь битгээл улмал хүндрүүлж түүнд бүр амьд тарчлаан байсан гэдэг. За үүнээс гадна түүний сэтгцэн эрүүл мэндэд маш сүргээр нөлөөлөх нэг хүчин зүйл юу байсан гэхээр тэрээр Camp Rock нэг дээр тоглож байхдаа буюу өсвөр насанд хүрээгүй байхдаа хүнд хүчндүүлсэн байдгаа. За энэ талаар Дэми ярихдаа тухайн үед бол тэр залуутай би ханг аут хийдэг байсан. За өрөөнд бол бит хоёр хоёулахна байсан. Түүнийг үүнээс цааш хэтрээ тэрэггүй байхаа ингээд харьцгаа, явцгаая гэхэд бол тэр миний үгийг авалгүйгээр намайг хүчинцсэн. За ингэжэл би өөрийнхөө онгоныг алдсан юм аа гэж бол ярьсан байдаг. За өсвөр насны хүүхэд өөрийнхөө хамгийн анхны нандин зүйлээ өөрийнхөө хамгийн хайртай хүнд хүмүүс олвол өгдөг шүү дээ. Тэгтэл Дэми болвол ингээд хүчээр алдчихсан байсан. За үүнд бол Дэми өөрийгөө л буруутгах юм байлээ. За би өөрийнхөө ингэж нандин болгоныг булаах эрхийг нь бол тэр хүнд би өөрөө олгочихсон учраас энэ бол миний буруу гэж бол ярьдаг. За энэ талаараа мөн 2017 онд YouTube-аар цацсан Demi Lovato Simply Complicated гэх докюментари дээр ярьдаг. За тэр хүн болвол намайг хүчинцнийхаа хариуд тухайн киноноос хасагдаагүй, дээр нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй гэдэг. За түүний хувьд өөрийг нь хүчинцэн хүнтэй өдөр болгон уулзах ёстой байсан учраас өсвөр насны амьдрал маань зүгээр л там байсан гэж бол ярьдаг. Гэхдээ там байтугай амар үсттэй ер нь бол хүчиндүүлсэн битгий хэл яг ингээ хүчиндүүлэхийг завдуулсан үед л гэхэд эрэгтэй хүнээс амар хайдастай болчихсон эрэгтэй хүний хажуугаар өнгөрч чаддгүй бүр ингээд маш аимшигтай мэдрэмжийг авдаг штэ эмэгтэй хүмүүсийн хувьд бол тэгтэл тэр хүн бол ингээд бүр хүчиндүүлчихсэн тэр хүн нь ямар ч хариуцлага хүлээгээгүй хүлээлгэхийг хүссэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй дээр нь өдөр болгон уулзах шаардлагатай байсан гэхээр энэ бол маш аимшигтай байсан нь бол тодорхой. За тэгээд тухайн үед бол Disney-ийн тэр залуу одууд нь ийм purity ring гэдэг ийм зүйдэг байсан юм байна лээ. За тэр нь болохоор ариун бөгж гэх юм уу? За тэр нь болохоор гэрлэх хүртлээ ямар нэгэн сексийн харилцаанд орохгүйгээр Disney гэрлэх хүртлээ хүлээнэ гэдэг утга бүхий бөгж юм байна л да. Цэвэр ариуныг бэлэгдсэн. Тэгвэл Дэми ч гэсэн тэр бөгжийг бол зөөдөг байсан ч гэсэн хэдийгээр хүчиндүүлж алдсан ч гэсэн бэлгийн харилцаанд орсон л орсон учраас олон нийтэд нэг их мэдэгдэхгүйгээр тэгсгээд нууцхан бөгжөө аваад мартагнуусан юм байна лээ. За тэрээр мөн 2022 онд Call Her Daddy гэх подкаст байдаг. За тэр подкастт оролцож байхдаа миний докюментари цацагдсанаас хойш хүмүүс маш их тэр үедээ уулзж исэн Joy Jones ч байсан юм уу, энэ жүжигчин юм уу, тэр жүжигчин юм уу гэх мэтэр маш ихээр надаас асууж исэн. За одоо бол хэлье. Тэр хүн бол
жүжигчин байгаагүй. Дээр нь одоо Disney Circle-т байгаагүй. Тэр хүн одоо тухайн кино сетэнд ажиллаж исэн хүний найз нь байсан гэж бол ярьдаг. Гэхдээ өөрийнх нь докюментаритэй бол зөрөөд байгаа штэ. Өөрийнх нь докюментаритэй бол тэр киноноос ердөөсөө хасагдаагүй гэд тэгэхээр ямар ч байсан жүжигчин байхын хувьд бол байсан. Эсвэл бол арын албаных нь кино сетнийх нь хүн байсан байхаа гэж бол би бодож байгаа. Ямар ч хэл байсан тухайн circle-т бол байсан байх. За ингээд Camp Rock 1 дээр тоглож байх үеэр нь Miley Cyrus-ийн 16 насны төрсөн өдөр болтгоо. Тэрээр төрсөн өдрөөрөө улаан хевсний ёслол бол зохион байгуулсан юм байна лээ. За тухайн улаан хевсэн дээр одоо мэдээж олны танил алтартай одууд бол ирцгээсэн. Тэр үед Деми нэг юм плажтай дээр нь ингээд плажныхаа хормоог бариад ингээд зураг авахулсан байдаг байхгүй. Тэгсэн чинь тэр зурган дээр нэг зүйл маш их хүмүүсийн анхаарлыг татчихсан юу гэхээр амиа хорлох сэтэлтэйгээр ингэж нөгөө нэг гараа судсаа хансан маш олон марктай байсан. За тэр өдрөл гэхэд ганцхан тэр зургийг харахын тулд 65 мянган хайлт хийгдсэн байдгийн байна. Тэгэхээр он цаг дарааллын дагуу бодоод үсэх юм бол Miley Cyrus-ийн төрсөн өдөр дээр одоо амиа орлохыг завдсан. Магадгүй тэр болол хүчндөөснөөсөө болоод амиа орлохыг завдсан байхад нь Selena Gomez хүртэл зайгаа аваад Demi ч бүр ингээ багаасаа бүлэдүүлж өссөн. Тэгчээд ганцхан сайн найз байсан нь Selena Gomez байсан шүү дээ. Тэгтэл Selena хүртэл өөрөөс нь зайгаа аваад өөрт нь тэгэж хандсан гэхээр маш хэцүү байсан баг. За үүнээс нь болоод Демигийн агентлахаас олвол энэ олвол ямар нэгэн байдлаар хутга мисээр үүссэн тийм амиа хорлох гэсэн марк бишээ. Энэ зүгээр нөгөө юм тухайн өдөр юм пяуэр бугавч зүүж агаад тэр бугавч авцсан чинь ийм хив гарчихсан юм аа гэж бол хэлсэн байдгаа. За Демигийн сэтгцийн эрүүл мэндийнх нь ерөнхий асуудлууд бол ийм байлаа. Гэхдээ та бүхэн аав ээжээс одоо хүүхдэд нь сэтгцийн одоо эмгэг нь удамшдаг гэж боддгоо. Юу гэж боддог вэ? Би энэ талаар яг уу зүгээр судалж үзлээ л дээ жоохон. Гэхдээ эцэг эхээс олвол үр хүүхдэд шууд удамшдаг гэсэн бол баталгаа байхгүй. Гэхдээ эцэг эхээс сэтгцийн одоо эмгэг нь удамших эрсдэл бол байдгийм байна лээ. За bipolar disorder одоо жишээ нь эцэг эхээс үр хүүхдэд удамших эрсдэл нь 60-аас 80% таа байдгийм байна. За донтох эмгэг болол 40-с 60% гэд би одоо энд оруулчихъя. Ерөнхийдөө бол ийм эрсдэл бол байдаг. Гэхдээ заавал удамшдаг гэсэн үг бол биш юм байна лээ. За Демигийн кейсэн дээр харах юм бол яг л эцэг эхээсээ удамшчихсан юм уу да гэмээр бол надад бас санагдсан. Учир нь аав нь bipolar disorder болон шизофрен өвчнөд харин ээжийнхэн тухайд гэвэл eating disorder буюу идэх эмгэгтэй байсан. За үргэлжлүүлээ Демигийн ааваасаа үлдсэн одоо сонирхол явандаа донтолт болж донтолт нь амьд нь хүрэхээ шахсан хэргийн талаар яриадахъя. За Демигийн тухайд болвол эхний удаа rehab center твтэн эмчлүүлснийхаа дараагаар мөн дахин өөрийн хүслээр rehab center твтэн эмчлүүлсэн байдгийн мэн лээ. За ингэж байгаад 2012 оноос хойш тасралтгүй 6 жилийн хугацаанд огтхонч харт тамхи ариг хэрэглэлгүйгээр sober буюу цэвэр байсан юм байна. Ингээд 2018 онд өөрийнхөө одоо sober байгаа 6 жилийнхаа ой дээр шахуу тэрээр sober гэх дуугаа бол цацсан байдаг. Гэсэн ч ганцхан сарын дараа буюу 2018 оны 7 сарын 24-ний өдөр нэгэн аимшигтай хэрэг болтгоо. За тухайн өдрийн өмнөх өдөр болвол өөрийнх нь бүжиг дэглэгч найзынхаа төрсөн өдөр байсан. Ингээд найзууд уулзаад ямар ч байсан бол арх уцгаас нь тэгээ шоу цацгааж агаад 12 цагийн үед ерөнхийдөө хүмүүс гэр гэртээ харьцааж эхэлсэн. Энэ үед нь Деми үлдсэн хүмүүсийг гэртээ урьсан. За ингээд Демигийн очиод бүүнөрөө шоу цацгааж агаад 3 цагийн үед бол бүгд тараад явцгаасан байдаг. Деми хэдийгээр бол үлдээч гэж гуйсан ч гэсэн тэд нар бол маргааш уулзъя одоо өнөөдөртөө ингээд амарсан дээрээ гэж үлдээсэн. Гэхдээ энэ найз болон ерөнхийдөө эргэн тойрных нь хүмүүс Демиг ердөөсөө одоо энэ sober байхад нь маш ихээр дэмждэг, ердөөсөө огтхонч харт тамхи хэрэглэхийн одоо эсрэг байдаг хүмүүс юм байна лээ. За яг тухайн үед болвол хэдийгээр одоо Demi sober гэдэг нэртэй дуугаа цацчихсан, дээр нь одоо ингээд 6 жилийн хугацаанд цэвэр байсан ч гэсэн
багахан хэмжээгээр хид хэрэгжилчихсэн байсан байгаа. Гэхдээ Дэми бол хар тамхиа бүр ингээд маш мэрэгжлийн өндөр түвшинд нуудаг гэж байгаа аахгүй юу? Хүмүүс нь одоо тэр эргэн тойрных нь хүмүүс тэр докюментари дээр ярихдаа бол Дэми гайхалтай нуудгаа гэж бол ярьж исэн. За ингээд ганцаараа үлдсэн Дэми бол 6 жилийн өмнө түүнд хар тамхи нийлүүлж исэн залуу руу заалгаж өөрт нь хар тамхи авчирч өгөхийг хүссэн. Дэми бол ихэвчлэн моли өвс зэргийг бол хэрэгэлдэг. Гэтэл тухайн хар тамхи нийлүүлэгч нь бол түүний огтхонч хэрэгэлж үзээгүй нэлээд хүчтэй хар тамхиг түүнд авчирч өгсөн байгаа. Ингээд Дэми маш их айр хууж исэн, түүнийхээ хажуугаар одоо судсаараа хүртэл шахаж хамраараа сорж өстой нөгөө хар тамхиг яаж хэрэгэлж болдгийг те бүхий л аргаар өстой маш их хэмжээгээр хэрэгэлж исэн байгаа. Ингэж хэрэглээд бүр өөрийн огтхонж мэдрэлгүй болж эхэлж байсан. Ингээд тархин маш ихээр өвдөж цээж нь бараг задрах жаа мó гэмээр өвдөлтийг мэдэрч эхэлсэн. Энэ л үедээ Дэми өөрийгөө өөр дөөст болж ийн гэдгээ бол мэдсэн гэдгээ. За ингээд энэ шин өнгөрч маргааш өглөө үүрээр аавынх нь туслах нь ирж түүнийг сэрэхийг оролцсон байгаа гэсэн ч хэд дуудсан ч Дэми огтхонд сэрэхгүй байсан учраас арга буюу өрөөнд нь очиод түүнийг сэрэхэд тэрээр бие нь хөх өнгөтэй болчихсон, дээр нь шалдан бараг л амьсгалахгүй шахуу байж исэн. Хүмүүс ч сандралтаж түргэн тусламж дуудсан байгаа. Ингээд Лос Анжелесын Cedar Sinai Medical Center-т Дэми түргэн тусламжаар хүргэгджээ. За хүргэгдсэн даруйд бол мэдээж хүмүүс бол шууд мэдээллийг цацаж эхэлсэн. Дэми одоо хар тамхи хэтрүүлэн хэрэглэж эмнэлэгт хүргэглээ гэсэн мэдээнүүд бол араасаа гарч эхэлсэн. За тухайн үед бол Дэми зүрхний шигтээс олж 3 ч удаа тархиндаа харуулт өгсөн байдаг. Эмч нарын зүгээс түүний биеийн дэх цусыг нь авч төхөөрөмжөөр цэвэршүүлэн буцан биеинд нь сэлбэж байсан. За тэдний хэлснээр бол Дэми 5-аас 10 минут хоцорсон л бол түүний амийг аврах боломжгүй байсан гэдг юм байна лээ. Ингэж эмчлүүлж явахдаа нөгөө 24 цагийн хугацаа гэж байдаг шүү дээ. Хэрв одоо тухайн өвчтөн өөрөө амьдрахын төлөө тэмцэж, үлдэж, тисчүүлдэж чадах юм бол амьдран үгүй болвол тэр чигтээ ингээд нас барах 24 цагийн хугацаа. Дэми тэр одоо 24 цагийн хугацаанд ямар ч байсан амьдрахын төлөө тэмцэж, амьд үлдэж чаджээ. Ийм хэмжээнд хүртлээ бүр тэгэж их хар тамхи хэрэгэлсэн байгаа. За түүнийг сэрэхэд болол тэрээр юу ч харахгүй байхын дээр бараг л юм сонсохгүй байсан гэсэн. Эргэж ирсэн хүмүүс нь одоо би энэ яаж ийж гэж асуухад болол юу ч харахгүй байсан учраас хэн надтай яриад байна чи хинбэ гэж бол асууж исэн. За гэр бүл дүү нарын тухайд болол энийг хизээж хүсгээргүй аимшигтай зүйл байсан. Бүгд шоконд орсон гэцгээдэг. Гэсэн ч одоо чадварлаг эмч нарын буянд Дэми 3-7 хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад өөрийнхөө хараа болон сонсголоо сэргээж чадсан байдаг. Ингээд үргэлжлүүлэн 2-7 хоногийн хугацаанд Rehab Center буюу нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлжээ. За үүнээс хойш болвол Дэми дахин хар тамхи хэрэглээгүй одоо хүртэл sober буюу цэвэр байгаа юм байна. За энэ дээр бас нэг зүйл илчлэгдсэн. За Дэми болохоор энэ талаараа Дэми Ловато Dancing with the Devils гэх одоо 2021 онд цацсан докюментари дээр дэлгэрэнгүй ярьдаг. За энэ докюментари дээр бас нэгэн илчлэгдсэн нууц юу байсан бэ гэхээр Дэми тэр хар тамхи хэтрүүлэн хэрэгэлдэг өдрөө тухайн хар тамхи нийлүүлэгчтэй хүчндүүлсэн байсан. За эмчнэр түүнийг сэрмэгц та ямар нэгэн байдлаар одоо бэлгийн харилцаанд орсон уу гэж бол түүнээс асуусан. Энэ л үед Дэмигийн тархинд нь нэг зүйл ингээд дон гэж орж ирсэн байгаа байхгүй юу? Тэр нь юу байсан гэхээр одоо хар тамхи нийлүүлэгч нь түүний дээр хөдөлж байсан тэр багахан хугацааны тэр одоо кадр түүний толгоонд орж ирсэн байгаа. Ингэжэл тэрээр өөрийгөө хүчндүүлсэн гэдгээ бол мэдсэн. За тухайн үед бол TMZ зэрэг одоо томоохон сайтуудад тэр хар тамхи нийлүүлэгч юу гэж ярьж исэн гэхээр бит хоёр бол ханг аут хийдэг байсан. Бит хоёр ер нь бол бэлгийн харилцаатай байдаг байсан. Яванда энэ нь бүр relationship болтлоо нилээн бит хоёр ингэж гүнзгийрсэн гэж бол ичгчгүй яриад яваад байсан байгаа. Гэтэл дараа нь тэр докюментари дээр юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол цэвэр хүчин байсан. Би ямар ч өөрийгөө контролдох боломжгүй байсны дээр бит хоёрт ямар ч тийм харилцаа байгаагүй гэж бол хэлдэг. Ингээд 2-2 удаа хүчндүүлсэн хэрэг гарсан байдаг.
За тэгээд одоо энэ Дэмигийн амиа алдах шахсан хэрэгээс болоод тухайн нөгөө өмнөх өдөр нь төрсөн өдөр болсон гэсэн бүжиг тэглэгч найз руу нь одоо хүмүүс бол дайрч исэн. Түүнийг бол хар тамхи нийлүүлэгч найздаа одоо ингээд суубар байхад нь хар тамхи хэрэглүүлсэн гэдэг байдлаар түүн рүү бол дайрч исэн гэдгээ. Гэтэл тэр эмэгтэй бол ямар нэгэн байдлаар түүнд хар тамхи хэрэглүүлээгүй, бүр түүнийх нь эсрэг сайн найз нь байсан. Тэрээр ярихдаа би өдөрт 4-5 мянган DM авдаг байсан. Ихэвчлэн намайг чи үхэж яаж ингэж хар тамхи нийлүүлж чаддаг байна. Чиний найз үхээ шахлаа штэ гэх мэтчлэн DM-үүд ирдэг байсан. Түүнээс гадна түүнээс одоо бүжгийн сургалт авдаг байсан хүмүүс хүүхдүүдтэй хар тамхи нийлүүлэгчээр хичээл заалгахыг хүсэхгүй байна гэдэг шалтгаанаар бүгд хичээлээ цуцалж исэн. Мөн орж ирэх ажлууд ч гэсэн одоо орж ирэхээ болж ингэж нэг хүний амьдрал олвол орвонгоороо иргсэн байдаг. За энэ талаар нь бол Дэми шууд одоо ийм юм болоогүй маа, тэгээгүй маа гэж тайлбар тавихад сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан учраас тодорхой хугацааны дараа найзынхаа нэрийг сэргээж бүр ингэж докюментари дээр хүртэл оруулсан юм байна лээ. Гэтэл яг үнэндээ өөр хар тамхи нийлүүлэгч байгаад тэр нь бүр Дэмиг хүчин дээд тэгчгээд бит хоёр одоо ийм харилцаатай байсан гэж худлаа ярьсан. Дээр нь Дэмиг одоо өөр дөөс толцсон гэдгийг мэдсээрэн байж тэр чигтээ үхэх гэд ингээ хаяа явчихсан. Ийм аимшигтай хүн байхад наана нь ингээ өөр хүн цоллогдоод маш их ингэж зовсон байдгийм байна лээ. Гэсэн ч Дэми бол хожим нь түүний нэрийг цэвэрлэж одоо хүртэл одоо тухайн найз нь түүний бүжиг тэглэгчээр ажилддаг юм байна лээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ Дэмигийн хайр дурлалын амьдралын талаар яриа. За Дэми 2008 онд Camp Rock тоглож байх үедээ Jonas Brothers-тай танилцсан байдаг. Тэгээд одоо тухайн киноныхоо гол дүр, хамтран гол дүр болох Joy Jones-тэй бол хайр дурлалын харилцаа бол үүсгэсэн байдаг. Эхэндээ бол хин нь тухайн үерхлээ бол батлаагүй. Гэсэн ч одоо кино сетний үеэр болон одоо киноны зураг авалтын хойгуур биеийн тэгээ дотн байгаа зураг бичлэгүүд олон байдаг. Диснейн зүгээс мөн маркетинг болгох зорилгоор энэ хоёрын хайрыг маш тийм ариухан, гэгээхэн анхны хайр, анхны шохорхол тийм догтлом зүйлээр харуулахыг бол хичээдэг байсан. Залуухан фэнүүд ч мөн үүнд нь маш их дуртай байжээ. Гэсэн ч энэ харилцаа нь бол тэгэж их удаагүй 2009 оны сүүлээр хинийх нь одоо завгүй цагийн хуваараас гадна зам байдлын хувьд, төлөвшлийн хувьд өөр төвшөнд байгаа учраас ингээд энэ харилцаагаа дуусгаж ийн гэдгээ бол мэдгдсэн байдаг. За хожим нь бол Дэми энэ талаар юу гэж ярьдаг гэхээр Joy бол миний анхны хайр байсан. Бид хоёр хин нь өсвөр насны хүүхэд байсан. Үнэхээр хөвгчлөлтэй, аз жаргалтай байсан гэж бол ярьдаг. Ингээд Дэмигийн маань ерөнхийдөө анхны хайр нь Joy Jones байжээ. За ингээд Joy Jones-тай харилцаагаа аль бие осоор дуусгаснаас удалгүй 2010 оны эхээр өөрөөсөө 12 насаар ах тухайн үедээ 29 настай байсан Wilmer Valderrama гэж унших юм болов. Энэ залуутай зураг авалтын үеэр бол танилцсан байдаг. За тухайн үед бол Дэми 17 настай, энэ залуу нь 29 настай байжээ. Ингээд яг тэр зураг авалтынхаа үеэр Дэми бол тухайн залууг энэ үнэхээр амар cute юм аа. Яа, яг залуу юм аа нэр яа. Яг юм нэр яа. Тэрэн шиг яг тэгэж бодож агаад энэ залууг л заавал өөрийн болгож аавна гэж шийдсэн баа. Ингээд эхний удаа болвол энэ залуу нь за жаала бусдаараа бууз хуушуушиг байя гэж бол өөрөөсөө түлхсэн байдаг. Гэсэн ч Дэмид бол энэ огтхон ч хамаагүй байсан. Тэр бол өстой уургын моршиг зүтгэсээр агаад энэ залуутай бол ямар ч байсан харилцаа тогтоож 5 жил хагасын хугацаанд on and off үерхсэн байдаг. Энэ хоёрын үерхэл бол маш токсик байсан. Гэсэн ч 2017 онд тэрээр нөгөө нэг Demi Lovato Simply Complicated гэх докюментари дээрээ би Wilmer-т одоо маш их хайртай, би одоо ч хайртай. Өмнө нь би хэнийг ч тэрэн шиг ингэж хайрлаж байгаагүй гэж бол ярьж исэн. Хинаа нугасаа салахтаа бас би эндээ ингээ сайныг хүснэ, ингээ сайхнаар салж гин гэдэг мэдэгдэл гаргаж исэн учраас олон нийт болвол тэднийг маш ингээд аятайхнаар хоорондоо ингээ салчлаа гэж бодож исэн боловч үгүй байдгийм аа.
Тэрээр 2022 онд 29 гэдэг нэртэй дуугаа X-тэй зориулан цацсан байдаг. За тухайн дуу нь яг юу гэж өгүүлдэг вэ гэхээр би одоо ингээд эцэст нь 29 нас хүрч чиний тухайн үеийн насан дээр очлоо. Бидний нас биднийг буруу зүйл хийж байгааг хэлсэн ч би үүнийг 17 настай тийнейжер охины одоо фэнтези гэж бодож исэн. Гэтэл энэ олвол миний биш чиний фэнтези байсан юм байна. Чиний насан дээр ирээд л ойлголоо. Би хизээч өөрөөсөө 12 насаар дүү хүүхэд рүү одоо хүрхэн битгээл харч чадахгүй юм байна гэдэг утга бүхий дууг цацсан байдгаа. Мэдээж нөгөө хүмүүс шуурдгаараа шуурсан. За энэ дууг бас давхаар одоо тухайн үеийнхэн найз бүсгүй одоо олоо сүт бүсгүй Аманда Пачеко гэх эмэгтэй зориулж дуулж байна гэж бол хэлсэн. Учир нь одоо тухайн эмэгтэй мөн Вилмерээс 12 насаар дүү эмэгтэй юм байна. За ерөнхийдөө бол Деми өөрийнхөө бас энэ X-ийн талаар маш их подкастуудад ярьдаг. Тэрээр ихэвчлэн одоо өсвөр насны хүүхэд өөрөөсөө ахмад насны эрэгтэй хүнтэй одоо ахмад гэдэг нь өөрөөсөө хит ах гэсэн утгаар бол хэрэгжилж байгаа шүү би. Ахмад насны эрэгтэй хүнтэй одоо харилцаа үүсгэх нь зөв зүйл биш ээ. Та хоёрын нас та хоёрыг зааглаж байд юм а. Та хоёрын нас та хоёрыг болохгүй гэдгийг анхааруулж байд юм а. Тийм учраас ямар нэгэн байдлаар өөрөөсөө ах хүнтэй харилцаа тогтоохыг хүсэж байвал дахиж нэг удаа бодож үзээрэй. Энэ харилцаа үнэхээр зөв харилцаа байхгүй гэж бол үргэлж ярьдгийн бэ нэлээ. За нэг ийм токсик хайрын түүх бол бас Демид байдаг. За ер нь Демид ч гэлтгүй хүн болгонд л нэг ийм токсик хайрын түүх байдаг дөө. За үүнээсээ хойш ковидын үеэр буюу пандемикийн үеэр Макс гэх залуутай уулзаж тэр залуутайгаа бас хамт амьдарч исэн юм байна лээ. Ингэж хамт байжгаад 2020 оны 7 сард тэр хоёр одоо сүй тавьж байгаагаа л мэдгдсэн. За ингээд сүй тавьснаас нь хойш тухайн залуугийн дээр үедээ Twitter дээрээ бичижсэн элдв жиргэнүүдийг хүмүүс дахин гаргаж ирэх болсон. За юу байсан гэхээр тухайн Макс гэдэг залуу нь 2010-ад оноос эхсүүлэн Селенад бүр obsessed болчихсон юм шиг баахан жиргэнүүдийг жиргдэг байсан байгаа. Деми Селена хоёр цугтаа байхдаа хөөрхөн л юм. Гэхдээ Демиг Селенагаас хөөрхөн гэж бодож ивэл чи өстө том андуурж шүү гэдэг утгатай жиргээ болон би Селенатай заавал гэрлэх болно. Селенаг харалтаа ямар хөөрхөн юм бэ гэл. Тэгээ тухайн үедээ Селенатай уулзж байсан залууг чи надтай өрсөлдөх хэрэг гарахандээ гих мэтчлэн иймэрхүү жиргэнүүдийг маш ихээр жиргэжсэний дээр одоо Селенагийн лайвыг тогтмол үздэг, лайв дээр нь комент бичдэг ийм байжээ. За эхэндээ олвол Деми энэ талаар наад олчин бүгд худлаа скриншот гэжсэн ч 2020 оны 9 сарын сүүлээр тухайн залуугасаа салаад 10 сарын 1-нд салсан албаасаар мэдгдсэн байдгаа. За өөрийнх нь сайн найз байж чадаагүй өөрөөс нь одоо өөрийг нь хэцүү үед хайж явж исэн найзд нь obsessed болчихсон залуутай сууха шахсан байна гэдгээ бол Деми ойлгосон юм шиг байгаа юм. Ингээд тэр залуутайгаа бол ингээд харилцаагаа нэг мөсөн дуусгаад сүгээ цуцсан байдгийн байна. Ингээд 2021 онд Деми өөрийгөө non-binary гэдгээ зарласан. Тэрээр Instagram дээрээ өөрийгөө she, her, they, them гэж бол бичээдэй байдгийн байна лээ. Үүнийхээ талаар 2017 онд оруулсан documentary болох Simply Complicated дээрээ тэрээр эрэгтэй эмэгтэй хүний айл айланд нь татагддаг хүнийг яг хүн гэдэг утгаар нь мэдрэхийг хүсдэг гэж бол ярьсан байдгаа. За удалгүй 2022 оны 1 сард өөрийнхөө 7 дахь альбом болох Holy F гэдэг альбомн дээрээ Jordan Lutz гэдэг залуутай бол хамтран ажилласан. Тухайн Jordan Lutz гэдэг залуу бол Канадын хөгжмийн зохиолч, дуучин залуу юм байна. За тухайн залуутай альбомн дээрээ хамтран ажиллаж агаад сүүлдээ дотносоод 2023 онд Judas түүнд гэрлэх санал тавьсан байдгаа. Ингээд тэд 2025 оны 5 сарын 25-ны өдөр Санта Барбарад хурмаа хийжээ.
За ямар ч байсан нилээн сэтгэл зүйн асуудалтай хар бараа амьдралаас өөрийнхөө аз жаргалыг олоод хүртэл ингээ өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа хүн учраас би Деми Ловатог ярихаар ингэж төлөвлөөд бичлэгээ бэлдээд ингээ сууж байгаамаа. За Деми Ловатогийн талаар мөн та бүхэн юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За ямар ч байсан эхний бичлэг учраас алдаа оноо ихтэй байгаах ойлгож үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. 싫어하는 얘기를 마저도